энэ гишүүд маань олон нийтийг төлөөлөх ёстой. Тэгээд гол тавигддаг шаардлага бол улс төрийн болон түрүүн хэлсэн бас дуртагдчихсэн засгийн газраас хараад ус байх гэдэг. Өнгөрсөн хугацаанд бол бас энэ байдал хангагдаж чадахгүй жишээнүүд олон байжсэн. Засгийн газрын шинжтэй сонгуулийн үеэр бүх телевизийн сувгуудыг одоо жишээл бас яг энэ чиглэлээр ашигладаг ийм тохиолдлууд гарч ирсэн. Тэгэхээр яг энэ хоёр удаа өмнө 6 жил бас дээр сонгогдоод дахиад сонгогдох чинь 2 хүн байна л да. Гүн үс Мягмарсрын 2. Тэгэхээр яг ер нь өнгөрсөн хугацаанд одоо жишээлбэл энэ чиглэлийн улс төрийн нам болон засгийн газраас хараад бас олон нийтийг төлөөлөх чиг үүргээ энэ зөвлөлтөд хэрхэн гүйцэтгсэн гэж бодож бодлоор энэ хоёр нэр дэвшигчээс асууя. Хоёрдугаарт нь болохоор Батцангил нэр дэвшигчийг байнгын хороо дэмжээг байгаа. Тэгэхээр байнгын хороо дэмжээггүй нэр дэвшигчийг 34.4% гэдэг бас нэлээд бага тун байгаа. Одоо усыг хурлаар хилцэж дэмжих нь хэр зохистой юм бэ? Энэ талаар юу байнгын хорооноос өөр хэн хэлэх Батцангил өөр нэр дэвшигч маань ч өөр эрэг юм шиг байна те. Тэгэхээр энэ талаар бас хэрвээ боломжтой бол байнгын хороо дээрээс хариулж өгөөч. Дээр нь Од Эрдэнэ нэр дэвшигч энэ үндэсний өв соёл контент экспортыг онцлсан байсан. Тэгэхээр энэ дээр энэ чиглэлээр бас ер нь бол сүүлийн жилүүдэд бас энэ гадны одоо соёлын нөлөөнүүд бас нэлээд их болж байгаа. Тэгээд Монголын үндэсний телевизийн одоо контентын бодлого ч гэсэн бас ер нь ингээ харахаар яг энэ Монголтой холбоотой энэ чиглэлийн агуулгуудыг өшөө сайжруулах хэрэгцээ шаардлагууд байгаа. Энэ дэр Од Эрдэнэ болон нэр дэвшигч болон гүн үйлс нараас бас энэ чиглэлээр ер нь цаашаа яаж ажиллах ёстой гэж бодож бодлоор нь асууя. Дээр нь нэр дэвшигчдээс энэ зөвхөн үндэсний телевизгээд явахаас гадна энэ платформ маань дижитал их болоод байгаа. Тэгэхээр нэр дэвшигчдээс энэ залуучууд энэ өөр скрин одоо телевиз үзэхээ болоод дижитал одоо сугуур руу их явж байгаа. Тэгэхээр энэ чиглэлээр одоо ямар шүү бодлого энэ үндэсний телевиз энэ олон нийтийн төлөөлөх энэ тал руугаа одоо яаж одоо энэ бодлогыг шилжүүлэх нь зөв гэж бодож чадлаар нэр дэвшигчдээс бас санаа бодлын сонсё. Баярлалаа. За ихтэй нэр дэвшигчид хариулъя. Дараа нь Зулбахар гишүүн хариулъя. Нэр зааж асуусан баха. Гүн үйлс, Мягмарсрын, Од Эрдэнэ. Дөрөв номерын энэ дэр. За та бүхэнд энэ өдрийн мэндийг дэвшүүлье. За би одоо их түүх их хаадын сэдв агуулгаар дагнан ажилласан 30 жилийн туршлагатай төрчс хаадын сан гэж байгууллагыг сүүлийн 16-7 жил удирж байгаа хүн байна. Тэгэхээр яг одоо миний өдөр тутам хийдэг ажил, судалдаг судалгаа бол яг энэ нэг төвшин гишүүний асууж байгаа асуулттай бол шууд холбогдож байна гэж би ойлгож байна. Тэгэхээр юуны өмнө манай үндэсний олон нийтийн радио телевиз бол бас олон сувгтай. За түүний дотор бол бас гадаад сувг байдаг. За юуны өмнө одоо Монголын тухай үннийг, Монголын тухай түүхэн зөв зүйтэй одоо тэр дүгнэлтийг дэлхий бол Монголоос сонсох ёстой гэж би боддог. Түүнээс Монголын түүхийг бол ямар нэгэн гадны шинжээчд, гадны бас тийм туйлширсан үжилтнүүд энийг тэгж ярьж өөрийнхөөрөө ярьж тайлбарлаж дэлхийд түгээх нь бол ихсэн энэ үед бид энэний эсрэг бол бас баримттайгаар их эв дүүтэйгээр энэ бүхнээ одоо сурталчилж таниулах нь зөв гэж би боддог юм аа. За мэдээч хэрэг бидэнд бол түүхийн агуулга бол их байгаа. Агагцгүй хэлбэр дээрээ бол бид анхаарах ёстой. За мөн гишүүний хэлж байгаа тэр сүүлийн үе залуучууд телевиз үзэх нь багассан гэдэгтээ бас санаа нийлнэ. Энэ бол зөвхөн Монгол төдийгүй дэлхийн нийтэд тулгамж байгаа ийм асуудал л да. Залуучууд бол ер нь телевиз үзэхээс илүү уцааж гаагаа сууж идэг болсон. Тэгэхээр яг зүгээр миний бодол бол яг мэдээж телевизийн контентыг сайн хийхин сацуу. За тэр сайн хийсэн тэр
бүтээлийнхээ зөвхөн одоо нэг тэр торгон агшныг жинхэнэ цөм болсон хэсгийг сонирхолтой хэлбэрээр бэлдэж одоо яг тэр залуучуудын сууж байгаа талбар руу бид өөрсдөө явж очих нь бас зөв юм болов уу гэж бодож байгаа. Гэхдээ энэ бол маш тийм товч бөгөөд залуучуудын сонирхол татах хэлбэрээр ингэж хийх нь зөв юм а гэж би үздэг. Баярлалаа. За мэгмар сүрэн. Дараа нь Эрдэнэ. Эрхэм гишүүдэд энэ өдөр мэндийг хүргэе. Дэсцэвгийн мэгмар сүрэн байна. За их түвшин гишүүний асуултанд хариулъя. Бас цагүй болсон маш хэрэгцээтэй асуулт байна гэж ойлгож байна. Би улс төр судлаач мэрэгчлээ. Тэгээд ялангуяа олон нийтийн мэдээллээр хэрэгслийн хувьд, ялангуяа Монголын олон нийтийн радио телевизийн хувьд тэр улс төрийн тэнцвэртэй байдлыг хангах нь өөрөө маш чухал асуудал. Тэгээд энэ мэдээллийн тэнцвэрт байдлыг ялангуяа улс төрийн тал дээр аль нэг тал руугаа хэлбидэг талаар бас судалгааны дүнгууд харж байсан. Тэгэхээр бас судалгааны дүнгууд худлаа хэлдэггүй бах. Энэ тал дээр бас мэрэгжлийн үүднээс олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд бас тодорхой хяналт тавьж ажиллана гэж бодож байна. Хоёрдугаарт нь орчин үеийн залуучууд ер нь бол бүх насныхан өөрөө уламжлалт мэдээллийн хэрэгслээс нэлээд татгалзаад эхэлчлээ. Ялангуяа сошиал медиа бол маш чухал үүрэгтэй болчихсон. За энэ маань өөрөө бас зарим сөрөг талуудыг бий болгож эхэллээ. За гүйцэж хариулъя. Тэгэхээр Монголын үндэсний радио телевизийн хувьд энэ дижитал болон цахим агуулга контентын хувьд бас шинэлэг хэлбэрүүдийг өөртөө шингээх энэ боломжууд дээр бас анхаарч ажиллана. Би өөрөө Монголын гээгцэн төх подкастын хөтлөгч хийдэг. Тэгээд тэрхүү туршлагаас энэхүү олон нийтийн үндэсний телевизийн үндэсний зөвлөлийн гишүүнийхээ хувьд бас туршлага мэдлэгээд ажиллана. За баярлалаа. Эрдэнэ. За цандгийн Эрдэнэ байна. За ингээд энд байгаа эрхэм гишүүдтэй энэ өдрийн мэндийг өргөн дэвшүүлье. За олон нийтийн радио телевиз гэдэг бол Монгол улсыг бас гадаад улсуудад дэлхийд сурталчлах гол одоо платформ, гол цэг гэж бол ойлгодог. Тэгэхээр Монгол улс бол үүний төрөнд одоо өөрсдийн үндэсний өв соёлоороо бас ялгарч орчин үед одоо энэ залуучуудын ялангуяа одоо хойч үеийн маань одоо авч үлдэх гол юм бол одоо энэ үндэсний соёл, спорт бүх энэ одоо уламжлалыг бол хойч үедээ үлдээх энэ контентуудыг бэлтгэх нь бол чухал байгаа. Тийм учраас одоо үндэснийхээ соёлоор бид бүхэн бас онцгойрч ингэж бол ялгарх үүргийг одоо биелүүлэх нь манай бас олон нийтийн радио телевизийн гол үүрэг гэж ойлгодог. За миний би одоо хөдөө орон нутагт засаг дарга, иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хийж ирсний хувьд бол Гүйцэж хариулъя. орон нутагт байгаа маш олон авиастан өв уламжлалууд байдаг. Энийг одоо бид бүхэн бас ил гаргаж олон нийтэд сурталчлах. За гадаад улсад бас Монгол улсыг сурталчлах нэгэн өрмөц одоо хэв маяг болох нь зүйтэй. За үүний тулд бас олон нийтийн радио телевизийн бас нөөц болцсон асар их санагддаг. Одоо тэнд байгаа маш олон студи өрөөнүүдийг бид бүхэн одоо энэ хувийн хвшлийн залуучууд ийм л оюун ухаантай холбох. За энэ одоо үндэсний соёл өв уламжлалаар одоо дагнаж үйл ажиллагаа явуулж байгаа студиудыг олон нийтийн телевизэд одоо байрлуулах, тоноо төхөөрөмжөөр хангах одоо энэ ажлуудыг зохион байгуулснаар бас нэг манай өнөөдрийн контентуудын одоо чанар сайжрах, уран бүтээлчдийн бас чадвар сайжрах байхаа гэдэгтэр онцгойж ажиллана гэж бас бодож байна. За баярлалаа. За тэгээ баахан хувийн компаниудыг аваачаад тийш нь ажиллах гэдэг байгаа даа. Арай өөр өнцгөөс яриад шүү. За дараагийн. Самбацны өдөр минь төргийа. Монголын үндэсний олон нийтийн радио телевиз нь өөрийн гэсэн онцлогтой олон нийтэд үйлчлдэг байгууллага. Тэгээд ер нь ийм төлөвлөгөөний хувьд ярихад хүүхдийн хүмүүжил боловсрол чиглэсэн нэвтрүүлгийн төрөл цагийг нэмэгдүүлэх, үндэсний өв соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээх, цуврал, баримтат уран сайхны нэвтрүүлэг
хөтөлбөрт тусгуулах, үндэсний үйлдвэрлэлийг дэмжсэн, амьдрах ухаан сургасан нэвтрүүлгийг хөтөлбөрт бас оруулахыг одоо ажиллах болно. Мөн энэ одоо энэ үндэсний олон нийтийн телевиз нь одоо өөрийн гэсэн юм алтан сан хөмрөхтэй байдаг. Одоо энийг бас өв соёлоо тээх, үлдээх үүднээс одоо энэ сошиал цахим орчинд одоо энийг одоо үе шаттайгаар тавина гэж бодож байгаа. За. Зөвлөхөр гүшүү. Бишгчд болцсон байлоо. Зөвлөхөр гүшүү. За их түвшин гишүүний асуултанд хариулъя. За сонсгол зохион байгуулагдаад сонсголын одоо бид дүгнэлтийг байнгын ороонд танилцуулсан тэрийн байгуулалтын байнгын орооноос засгийн газраас санал оруулж ирсэн нийт дэвшигч Чулуунбаатарын Батцэнгэлийг байнгын орооны одоо шинэ гишүүдийн 34.4% дэмжээгүй. За ийм одоо дүн гарсан. Хяншалтын тухай хуулийн 111.2-т нэгдсэн хуралдаанд эрх бүхий албан тушаалтын санал холбогдох байнгын орооны санал дүгнэлтийг сонсож нууц санал хураалт явуулж хуралдаанд оролцсон гишүүдийн онлох, томилох, чөлөөлөх саналыг дэмжсэн бол энэ тухай тогтоол батлсан тооцно гэд ийм журамтай юм байна. Тэгээ энэ журмын дагуу байнгын хороо бол одоо чинь Чулуунбаатарын Батцэнгэл нэвтрэгчийн одоо энэ санал хураалахаар одоо нисийг оруулж ирсэн байна. За, тодорхойлъя. Их түвшин гишүүн. Тэгэхээр Батцэнгэл нэр дэвшигчдэр санал хураалт явагдана гэсэн үг үү те? Юу өөрөө ирээгүй байна. Тэгээд санал хураалт явагдах уу? Эсвэл дэмжигдээгүй учраас санал хураалт явагдахгүй юу? Зөвлөхөр гүшүү. Ямар санал оруулж ирж байгаа? За одоо хуульд заасны дагуу улсын хурлд ажиллаа шууд тайлагнан хариуцсан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалыг томилох чөлөөлөх асуудлыг хийцэх журмын дагуу бол энэ санал хураалт явагдаж таарахаар байна. Санал хураалт явагдана. За, дор зодын их төвийг шүү.